Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр монгол хэлний хичээлийг үзнэ. Өнөөдөр шуудын тухай шүлгийг ойлгож уншихыг үзнэ. За, хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ өмнөх мэдлэгээ сэргээн санана. Шүлгийн утгыг ойлгож уншиж, чэйж тогтооно. Мөн шүлгийг хэмнэлттэй уншиж сурнаа. Өмнөх мэдлэгээ бүгдээрээ сэргээн санаж үзье. Хэлний гээг хоолойн гээгээс бид нэр өмнө нь ялгаад ингэ сурцсан байгаа. Тэгвэл энийг давтаж нэг удаа үзье. За, багш нь эхлээд дандаа хэлний гээтэй үгийг уншиж үзүүлнэ. Хамт уншаарай. Нутаг, хамаг, хадаг, ишиг, зураг, үнэг, булаг, баг, тараг, үг, алаг, цэцэг гэсэн үгнүүд байна. За, бүгдээрээ тэгвэл энэ үлдсэн үгнүүдийг бүгдээрээ сайн хараарай. За, хамт бас уншиж үзье. Алга гэж байхгүй байна гэсэн үг тийм ээ. Аяга хоолойн гэгээр дандаа хэлэгдээд байгааг сайн сонсоорой. Уурга, бага. За, ялгаагийн та нар өөрсдөө дэвтэртээ бичээрэй. Ийн хоёрын аль тохирохыг нь залгаж бичиж бүгдээрээ. За, зураг гэдэг үг байна. Энд ир үг байтал яагаад уртыг бичиж байгаа юм болоо? Бүгдээрээ нөгөө хэлний гээ байгаа болохоор тийм ээ. За, тэгээд хэлний гээгийн өмнөх балархаа их шиг нь яасан байна? Гээгдчихсэн байна. Зураг дээр ийн залхад зургийн болсон байна. Дараагийн жишээ мөн ижилхэн. Хамаг гэдэг ир үгэн дээр ийн залгахаар хамгийн болсон байна. Нутаг гэдэг үгэн дээр ийн залгахаар нутгийн гэд дандаа яах нь өмнөх балархаа их шиг нь гээгдээд үлдсэн байгаа шүү хүүхдүүдээ. За, булаг гэдэг үг байна. Энэ дээр ийн залгахаар булгийн болох нэ. За, цэцэг гэдэг үгэн дээр ийн залгавал цэцгийн болох юм байна шүү хүүхдүүдээ. За, үгийн утгыг нь тайлбарлаж мэдэж авъя бүгдээрээ. Сүүдэр гэж ямар утгатай үг юм болоо? Газарт ингээд туссан бараан дүрс. За, голдог гэдэг үгийг тайлбарлая. Үл ингээд тоомсорлох, тоохгүй орхих гэсэн санаа тийм ээ. За, талын шувуу гэдэг маань талд ингээ амьдардаг шуудыг хэлж байгаамаа. За. Ямар ингээ шуунууд байдаг вэ гэхээр тогруу, жишээлх юм бол за, шүлгийг бүгдээрээ анхааралтай уншаад талын шуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрээ гэдэг шүлгийг уншиж авъя. Талын шуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрээ. Ташуурын сүүдэр хүрэх төдийд үрээ тэд голдог гин. Хээрийн салхины хөл доор хідэн өндөг хоцордог гин. Тэнгэрт нисэх тавилангүй
тэндээ яг төгсдөг гинэ. Сүр хүчтэй хүн танаа хүсгэн сүүдрээ хямгадаж яваарай. Тайван нар тэнгэрт нас айж тал нутагт шувууд жиргэг. Энэ шүлэг байна. За бүгдээрээ тэгвэл энэ шүлэгний санааг нь гол утга санааг нь ойлгоё. 3 гол санаа гарсан байна. За өндгөнд сүүдэр хүргэж болохгүй. Яагаад гэх юм бол их нь голоод явдаг тухай. Тийм үү? За ихтэй гологдсон өндөг шувуу болж чаддаггүй юм байна. За ан амтан шувууд ургамал байгаль дэлхийгээ хайрлаж аваарай гэсэн утгыг өгүүлсэн байна гэж. За шувуу яагаад өндгөө голдог вэ? Хүүхдүүдээ юу гэж бодсон бэ? Шувуу өндгөнд нь сүүдэр тусгатал өндгөө голоод явдаг. Тийм ээ? За сүүдрээ хямгадаж яваарай гэсэн утга нь юу гэж тайлбарлаж байгааг бүгдээрээ ярилцъя. За учир нь альва зүйлийг хийхдээ хянамгай анхааралтай байгаарай гэсэн утга санааг илэрхийлсэн байна. За тохирох үгийг нь сонгож өгүүлбэрийг гүйцээж бичье бүгдээрээ. Шувуудын өндгөнд энэ эдгээр 3 үгнээс аль тохиргыг нь бичиж өгүүлбэр үүсгэх юм байна. Шувуудын өндгөнд юу бүү хүргээрэй гэдэг үлээ? Сүүдрээ, тийм ээ? За өндгөө тэд нар яадаг үлээ? Голдог. Сүүдрээ хямгадаж яваарай. За зөв үү буруу юу бүгдээрээ харъя. За бүгдээрээ зөв байна. Баяр хүргэе хүмүүстээ. За гэртээ шүлгийг чэйжлээрээ. Шүлгийг хуулж бичээрэй. Тэгээ чэйжилсэн үгээ өөрөө чэйж бичиг хийж гэртээ тавтаарай хүмүүстээ. Баярлалаа.